Манай аав чи олон жил ажиллаж байгаа. Тэгээд төвчний улмаас өнгөрсөн. Тэгээд яг тухайн үед айгүй хүнд хэцүү. Яг тийм хүн балмагддаг штэ тий. Тэгээд айгүй хүндсэн. Тэгэхэд цэцгээ дарга хамгийн түрүүнд гар сунгасан үнтэй. Намайг ажил дээрээ дуудаал анх угаас ажилд орно ч гэж бодож байгаагүй юм чи. Тэгэл за баярлаа гэж хэлээл тэгжсэн чи ажилд одоо ингээ аавынхаа залгамж шалгаалаад ингээ ажилд орооч гэд санал тавиад тэгээ надад айгу гой санагдчихсэн тохойд тэгэл би орсон доо. Цэцгээ дарга болон хамт олон доо тэгэл аавынхаа залгамж шалгаалсан тэр нь бахархаж авдаг да. Хувь хүнийхээ хувьд бол би цэцгээ даргыг бол одоо маш их хүндэлж авдаг. Чи өнөөдөр яасан царайц чинь ямар байна? Чи яатсан ингээл хүнийг заавал хэлэхгүй юмыг хэлүүлж чаддаг. Одоо ийм л их хүний байгууллагын удирдагч хүний их гэж хэлэхээр тийм л их мундаг зохион байгуулагч гэж би бол ойлгож авдаг. Тэгээд манай хамт олон ч гэсэн энэ хэмжээгээр бас цэцгээ даргыг ер нь үнэлдэг. Одоо цэцгээ дарга чинь Улаанбаатар хотын гайлын дарга байна. Буян тухайгийн гайлын газрын дарга гэж ялаа, Сэлэнгэд ажиллаж ялаа. Тэгээ энэ бол бүх газруудад одоо ингэ өөрөө ажилласан. Гайлын хэргийн мэдлэг одоо гайлчдын одоо тэр болж бүтдэг үү? Одоо энийг хуулийн шинжилчихсэн ийм нэг журам гаргачихсан гэл тий. Дандаа нэг ийм юмны төлөө одоо явж байгаа хүн л дээ. Яг тэгэхээр энэ дандаа том байгууллагууд нь өөрөө байцаагчсан хүртэл хийгээл явж байсан. Байцаагч хүний одоо ямар чанар байх вэ? Ямар бэрхшээлүүд байх вэ гэдгийг хүмүүс аруур уушгийг мэддэг. Тэгээ ийм өдөртөгч одоо хүн залуугаа альчдад бол энэ бол сургамжтай энэ хүнээс одоо асууж тэр туршлага хүнтэй харьцаа ийм хүнээс суралцах ёстой юм байна. Ер нь ч дэлхийн гайлын байгууллага олон улсын гайлчд улс орнуудын гайлууд бол ер нь ийм туршлага бүхий хүмүүсийнхаа дээрээ суурилж хяналт шалгалтын технологи ажиллагааг боловсруулж авдаг гэсэн мэдээлэлтэй ийм юмыг би үзэж харж байсан учраас энэ тал дээр одоо цэцгээ дарга шиг ийм хүмүүсийг бид нар төлхөө туршлагыг судалж залуу хүмүүстэй суралцуулж тийм ээ дагалдуулж энэ баялаг мэдлэгээс нь хуваалцах авч үлдэх ийм бодлого бариул их зүгээрээ гэж боддог. Жинхэнэ одоо гайлын сэтгэлгээтэй гайлчин гэж боддог. Биднэрт ямар асуудал тулгарч байдгүй яаж одоо эднийг шийддэггүй тий ямар гарц байна уу гэдгийг бол тэр гайлын менежменттэй доктор хамгаалагтай бол тэр судалгааг бол маш асар хийгдсэн байсан. Одоо гайлагч ийм л хүнд хүчээр ажил шүү гэдгийг бол би сэтгэлээрээ мэдэрсэн хүний хувьд л их сайн бид нэрийг ойлгодог гэж би бодож байгаа. Ер нь юмыг асуудлыг жижиг том гэж орхигдуулахгүйгээр заавал хойноос нь өөрөө тэр сэтгэл гаргаж заавал тэр чи яасан энэ чи яасан гэдэг одоо байцаагч нарын хувийн асуудал одоо гэр бүлийнхэн асуудлыг хүртэл одоо термин одоо хэммэн чимэн одоо юу болж байна гэр бүлийн чинь байдал нөгөө үр хүүхдийн асуудал одоо тэр болгоно лөө байцаа дараа бүгд нь л одоо хурц ажиллаж чаддаг. Тэгэхээр одоо бас энэ утгаараа одоо нэг айл гэрийн нэг ээж хүн л нэг одоо гэр бүлийн гишүүдийн хэний юу болохгүй байгаа бүгдийн л ээж мэдчихэдэг. Тэгээ энэ дарга гэхээс илүүтэй манай дарга бол одоо бас нэг манай энэ байгууллагын ээж юм шиг надад бас санагддаг. Тэр утгаараа их сайхан. Элэг бүтэн амар амгалан гэр бүл амьдралын аз жаргал үнц нь оршдгоо. Эцэгийн буян эргээ дүр хүүхдийн хардаг сэтгэл нь ч юм уу үнчин рүүсэн гэж утралгүй өөдрөг сэтгэлээр хорвоог тулсны шагналч юм уу хэмээн сайн хантай учирснаа цэцгээ дарга бэлгшээдэг. Алимны харьцагтай амьдралан эхлүүлж байсан пүрвсрэн гих гэдэг айл өдгөө 3 сайхан хүүхэдтэй ач зээгэрэн хүрээлүүлсэн өнөр өтгөн сайхан гэр бүл болжээ. Цэцгээ сурч боловсрч мэрэгжил мэдлэгээ дээшлүүлэхийг эрхэм зорилгон болгосон хүн. Гайлын байгууллагын үйл ажиллагааны эдийн засгийн үндсийг онлын төвшөнд тодорхойлох чиглэлээр судалгаа хийж, гайлын менежментийг боловсронгуй болгохын сэдвээр 2 ном 6 эрдэм шинжилгээ нийлтгэл 20 гаруй өгүүлэл бичиж нийтлүүлжээ. Цэцгээ 2005 онд гайлын менежментийг боловсронгуй болгохын сэдвээр өдөр тухайн ухааны доктрин зэрэг хамгаалсан юм. Гайлын бүрдүүлэлтийн горим гэж байгаа. Гайлын бүрдүүлэлтийн горим бол эдийн засгийг одоо хамгийн үр ашигтай зохион байгуулахад одоо боломж нөхцөлийг бүрдүүлсэн
ийм одоо үйл ажиллагаа энэ нарийн процедурын энэ нарийн юмнуудыг бол юу яадаг л да бид нэр үнэндээ Монгол улс бол энийг бүрэн дүүрэн хэрэгжүүлж чаддаггүй. Одоо энийг жишээлбэл хамгийн өндөр технологиор хэрэгжүүлж байгаа газрууд гэж чинь Солонгосын гайлын байгууллага байна, Хятадын гайлын байгууллага байна. Тэр эдийн засгийн чөлөөт бүсийн асуудлууд байна тийм. Шинжлэх ухааны докторийн ажил даяаршлын нөхцөлд хүндэсний эдийн засгийн аюулгүй байдал түүнийг хангах механизмыг боловсронгүй болгох гэсэн сэдвээр бичиж 2009 оноос хойш Монгол Улсын их сургуулийн олон улсын харилцааны дээд сургуулийн эрдмийн зөвлөл, үндэсний хөгжлийн хүрээлэнгийн стратеги судалгааны хүрээлэнгийн эрдэмтдийн өргөдсөн хурлаар эхний шатны хэлэлцүүлгүүдээ амжилттай хийгээд байна. Мөн гадаад дотоодын сургалтанд оролцохдоо Монгол Улсын үндэсний аюулгүй байдал ба гаалийн байгууллагын менежментийн талаар хийсэн ажил зорилт зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүлжээ. 2012 онд их Монгол Улсын эдийн засгийн өндөр хөгжил энэ үйл ажиллагаа чинь шал өөр байсан шүү дээ. Өнөөдөр эдийн засаг ямар болсон байгаа бол дахиад энэ уналтын үед бол энэ бодлого маань энэ хэрэгжүүлэх арга маань ямар байх ёстой ингээд ийм юмнуудыг бол үргэлж ингэж тав баримтаар хийж явдаг юм аа. Гаалийн байгууллагад ажилласан 20 жилийн хугацаанд Гаалийн улсын байцаагчаас Монгол Улсын 2 том гаалийн байгууллагын дарга Гаалийн ерөнхий газрын даргын зөвлөх хүртэлх албан тушаалуудад дэвшин үүнээс 12 жилд нь удирдах албан тушаал томилогдсон ажилласан цэцгээ даргаыг үе үеийн гаалчид Монголын гайлд хийсэн ажилтай хэл хүүгтэй хураасан эрдэм хоримтлуулсан туршлагатай ажлын төлөөл зүтгэдэг ард нь гарч байж санаа намардаг хүн гэж тодорхойлдог. Иймдээ ч түүнд ачааны хүндийг үүрүүлэхдэн ард нь амжилттай гарна гэдэгт итгэл дүүрэн байдаг гэлтэй. Гаалийн байгууллагын ажилчдуудыг Монгол улсын одоо бизнес эрхэлж байсан бүх аж ахуй нэгжүүд, хувь гишүүд, иргэд зөмөрөө цэцгээ даргаыг бол мэддэг, хайрладаг, хүндэлдэг ийм хүн байгаа юм. Цэцгээ даргаыг бол би үндсэн одоо 4 чиглэлээр л тодорхойлно. Нэгдүгээрт бол цэцгээ дарга бол онлын асар өндөр мэдлэгтэй хүн. Энэ бол манай Гаалиас төрсэн анхны докторуудын нэг. Гаалийн үйл ажиллагааг онлын өндөр түвшинд гаргахад бол асар хөв нэмэр оруулсан хүн байгаа юм. Хоёрдугаарт өөрөө асар одоо практик туршлагатай. 20 гаруй жил Гаалийн байгууллагад ажиллаа. Амьдралын асар туршлагатай ийм хүн байгаа юм. За 3 дугаарт нь бол өөрөө хувь хүнийхээ хувьд бол асар одоо ажил хэрэгч шаардлагатай жинхэнэ одоо Гаалийн байгууллагын шалгарсан удирдагчдын нэг гэж би үздэг. Энэ бол зөвхөн одоо Монгол улсад биш, олон улсын хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн ийм Гаалийн ажилтан. Олон газар явж Монгол улсын Гаалийн байгууллагын талаар илтгэл тавьж, танилцуулж, туршлага судалцж байсан. Цэцгээ даргатай богино хугацаанд ч гэсэн ингээ хамтран ажилласан. Энэ хугацаанд бол энэ хүнээс олон юм сурсан Гаалийн байгууллага. Цуг ажилласныг би одоо өөрийнхөө нэр төрийн эрг гэж би ойлгож байгаа. Өнөөдөр Сүхбаатарын цэцгээ буян тухайдаг Гаалийн газрын даргаар ажиллаж байгаа юм байна. Ер нь Монголын одоо агаарын хаалга, агаарын гэнэлтийн цэг энд байгаа. Энэ цэг дээр ч гэсэн энэ хүн бол тодорхой үр дүнтэй ажиллаж байгаа юм лээ. Тэгэхээр ийм одоо хэмжээнд ажиллах Монголын гайлчдыг бид улам одоо олж харж, дэмжиж, тэднийг бас хайрлаж ингэж явах ёстой гэдгийг өнөөдөр зориуд хэлмээр байна. Амарна гэдэг өрнөж байгаа амьдралыг зогсоохтой адил гэж тэр боддог. Өнөөдөр хүртэл ламс хийж үзээгүй хүний л бодол. Цэцгээ нэг ажлын ард гарамгцан дахин өөр нэг том ажил эхлүүлсээр өдий хүрчээ. Асэм дууслаа. Амжилттай ч давлаа. Одоо цэцгээ хөшигтийн хөндөд баригдаж байгаа олон улсын эс хонгоцны буудалда дэлхийн жишгт нийцсэн Гаалийн үйлчилгээг хэрхэн яаж оновчтой нэвтрүүлэх вэ гэдэгт бүхий л оюун бодол, сэтгэл зүрхэн
зориулж явна. Хөшгтийн хөндий бол буян тухай биш. Тийм болохоор зэрэг ингээ эндээс зүгээр ийшээгээ хурдан явхад хөшгт рүү ороход 1 цаг явж байгаа. За Улаанбаатараас гэвэл чинь ирж очиход 3 цаг явах шишээтэй да. Бүр одоо нэлээ хурдтай явахад шүү дээ. Тэгээд одоо өдөрт 4 цагт цамдаа гараад тэнд хүнийг хэн яаж ажилуулах вэ? Тэгэхээр хотод биш хөдөөч биш ийм газар одоо яаж менежментийг хийх юм тий? Тэгэхээр энэний тэр ажиллах орчин нөхцөлийг яаж бүрдүүлэх юм тий? Тэгэд бүгдүүлж агаад бид нэр одоо тэр энэ өндөр зэрэглэлийн энэ олон зуун олон сая зочид төлөөлөгчдийг авах гадаадны жуулчдыг авах энэ газарт бид нэр яаж ажиллах энэ байгууллагын соёл гэдэг маань шал өөр болж байгаа. Төрийн ажил хийж байгаа улсуудынхаа нийгмийн асуудлыг хөндөхгүй бол бас энд шинэ сайхан онгоцны буудлын ирсэн ч гэсэн дотор нь ажиллаж байгаа улсууд одоо нийгмийн асуудлыг шийдэж чадахгүй бол энэ үйлчлэгээ нь доголдох нь шүү гэсэн ийм санаа хэлэх зүйтэй байх гэж бодож байна. За тэгээ бусад талаараа бол одоо төсөл дээр ажиллаж байгаа энэ нийт хамт олонныхоо зүгээс бидэнтэй бол хамтарч ажиллаж байгаа нийт одоо гайлын байгууллагын нийт ажилтнууд за тэр тусмаа одоо бидэнтэй одоо нэгт ажилладаг Чингис хааны сонсны буур дээр ажиллаж байгаа гайлын салбар хамт олон тэрэн дундаа цэцгээ дарагдаа бол баярлалаа гэж хамт олонныхоо өмнөөс хэлье. Монголын гайл олон улсын стандартыг бүрэн дүүр нэвтрүүлж дэлхийн томоохон сонгоцны буудлуудах гайлын байгууллагын туршлагаас судлах цаг болжээ. Тиймээс ч цэцгээ Наритогийн сонгоцны буудлын дах гайлын үйлчилгээтэй танилцж орчин үеийн гайлын байгууллага хэрхэн ажиллах ёстойг нүдэрэн харж сэтгэлдээ зургалахаар Япон улсыг зорилоо. Тэгээд Японы гайлын байгууллага бол биднийг бас ингэж ийм ажлыг ингэж зохион байгуулахын тулд яах ёстой гэдэг талаар туршлага судлуулъя. Та нар үзэж харж танилцаа гэж байгаа. Тэгэхээр энийг хийхин тулд бид нэр хамгийн гол нь зөв төсөл төсвөө хийх ёстой. Төв аймагт одоо энэ залуучуудыг ажилуулна гэдэг ахуй амьдрал нь яах нь тэдний асуудал, нийгмийн талынх нь. Хүүхдийн хичээл сургууль гэл энэ чинь маш олон юм дагалт. Тусдаа амьдрах үгүй юу гэд. Тэгэхээр зэрэг энийг хийнэ гэдэг бол үнэхээр маш их хариуцлагатай, маш хүнд ажил. Хотын гайлын газарт 2008 оноос 9 онд тэр 10 онд би тэр байрыг ашиглалтанд оруулаад фундаментээс нь ухаад ингээд бүр дуустал. Ажлаа өгөх сүүлчийн өдрөө хичээл би урд өдөр нь одоо эмэгтэйчүүдэд зориулсан өрөөг гараасаа гаргаж явах шигтэй байсан л та. Энэ хүнд нөхцөлд энэ нисхийн гайлын байгууллагыг тэнд ултай, суурьтай, зөв зохион байгуулалтаа хийчих юм бол энэ бол маш том ажил, маш том буян. Ер нь хийсэн тохиолдолд ямарваа нэгэн юмны суурийг сайн зутгаж хийнэ гэдэг бол тэгээд дараа нь ингээ сайхан аваад явахд бол асуудал биш. Цэцгээ зогсохыг л хүсдэггүй. Итгэл хүлээлгэвэл даасан шиг дааж сэтгэл гарган ажиллахыг эрмэлздэг хүм. Цэцгээ сурч мэдсэн, хурааж хуримтлуулсан бүхнээ Монголын гайлд энэ салбарын хөгжил дэвшил зориулахаар эргэлт буцалтгүй шийдсэн. Цэцгээ хөдөө хөхөрч гадаа гандан халуун хүйтнийг жажирлгүй эх орны хон эдийн засгийн аюулгүй байдлын манаанд 24 цагийн турш зогсох гайлчин бүрийн сэтгэлийг зүрхэндээ тээж явдаг сайн удирдагч. Тиймээс ч түүнийг нийтлэлч ганчмыг сэтгэл зүрхээрэн туулсан түүхээрэн гайлчин бүсгүй гэж онцлон хэлжээ. Ер нь хүнийг удирдна гэдэг чинь хүнд нэгдүгээр итгэх хэрэгтэй. Хоёрдугаар тэрийг хайрлах хэрэгтэй. Тэгээд хүнд итгэх хэрэгтэй. Тэгжээж хүнийг удирдна. Тэгэл энэ бүхэн л намайг өдөр зэрэгтэй болгосон. Мэдээж миний одоо эгч дүүнэр хайны жил үр хүүхэд гээл те. Би тэднэрээсээ тэр сайхан энергийг авч тэднэртэй бас ингээ хариу барих гэж хүм байх гэж одоо хичээж явж байна да. Дөрдөн тангар өргөсөн гайлын баясагчийн сэтгэлд эх орон бүхэл дэм багтдаг болохоор энэ салбарт хөл тавьсан хүн эргэж буцад үйж байж мэдх юм. Унаж босож уруудж өгсхийн алиндж тэр гайлдан үнэнчүүлсэн. Туулж өнгөрүүлсэн зам бүхэн нь маргааш үлдэх мөр бүхэн нь гайлын салбартай холбоотой болохоор Монголын гайл түүний амьдрал болжээ. Түүнийг бүгд л гайлын цэцгээ гэдэг.
Монголын гайл миний амьдрал.